Одоо хавар цаг ирсэн байна. Тэгээ өнөө өглөө парк руу ороод ирсэн чинь талбай ногоорцсон, өвс ургацсан тий. Өнгөрсөн 7 хоногт бид нар хамгийн анхны бороогоо өгтөж авлаа. Чийг миг өнөртэйгөө ямар ч одцсон. Тэг үнэхээр сайхан байлаа. Тэг хаврын үзрэлт бол миний төсөөллөөр би юм амар эрт хүчтэй байх хэрэгтэй байсан байхгүй юу? Улаанбаатар марафон бэлдээл те. Одоо гадаа өглөө эрт гэгээ ордог болсон байна. Тэг гадаа гарч гүүгээл зуны бие бүтээгээл эрүүл хооллол. Тэг амьтад ичэнээсээ гарлаа. Би гэрээсээ гарч ирлээ гэж амар гой гой юм бодож исэн. Тэг бодит байдалтай бүх зүйл жоохон өөр болчлоо. Тэг яг үүндээ бол амар ядарч байна. Одоо ингээд илтгэлээ дуусгаад баг 5 минут унтаад амрах боломж олдвол үнэхээр баярлахаар бүр тийм хэмжээнд. Тэг би бодсон би ингээд ганцаараа ядраад байгаа юм уу гэсэн бас үгүй. Манай ажлын хамт олон цуг ажиллаж байгаа эмчнэр маань бүгдээрээ л ядарсан хүмүүс. Тэг энд чинь нэг шалтгаан хэрэгтэй өстэй тий. Яагаад ядраад байгаа юм бол тэг би хаварлууч ирэх гэж үтсэн. За хавар болж байгаа юм чи. Угаасаа хүн болгон л ядарч байгаа шүү дээ. Тэгсэн чинь би өвөлчгсөн ядраал исэн байна. Шинэ жил цагаасаар март яа хурдан дуусаасаа. Тэг намар боллоо. Хүүхдүүдийн хичээл сургууль орлоо. Бүх хүмүүсийн бизнес бужигнаал амар ядарч исэн байна. Тэгэхээр улирлууч ирэх нь бол энэ дэр буруу болчихж байна. Гэтэл яг үүндээ би ингээд бодод үзэхээр бидний өнөөдрийн ингээд амьдралын хэв маяг ингээд техник технологийн дэвшил бүх зүйлс биднийг уг нь бол ядрахгүй байхад ингээд чиглэж байгаа. Тэ? Бид нар ингээд хамгийн тухтай оффист сууж гин. Ажил гэр хоёрын хооронд тухтай дулаахан тохилог машин унж гин. Бид нар ажил руугаа лифтээр гарчиж гин. За баг зарим тохиолдолд бүр ингээд хоол хийх гэсэн баг хэрэггүй болсон. Та хүссэн хоолоо залгаад дудлаа хин нэг юм бэлдээ танд ингээд аваад ирдэг. Өнөөдрийн би яриандаа ингээд биднийг тав тухтай ядрахгүй амьдруулахад хүргэж байгаа, хичээж байгаа энэ бүх техник технологийн дэвшил амьдралын хэв маяг яагаад биднийг ядраагаад байгаа. Яг үүнтэй адилхан бас байгаль дэлхийч гэсэн яагаад ядарч туйлдуулж байна. Тэг хамгийн сонирхолтой нь та өөрийнхөө эрүүл мэндийн төлөө ингээд ядрахгүй төлөө хийж байгаа тэр зүйлс чинь эргээд бас байгаль орчинд ямар импакт авчирч болох юм бэ гэдэг жижигхэн дохиог та бүхэнд сануулахыг хүсэж гарч ирсэн. Тэг наавал өдөвд орж гэдэг Хөх Бамдан хавдрын мэс таслимч 2013 оноос хойш анагаах ухаанд суралцаад өнөөдрийг хүртэл ажиллаад стил сурсаар л явна. 2020 оноос хойш Instagram болон Facebook дээр цахим фитнес эмч нэртэй пэйж ажиллаж байгаа. Нийгмийн эрүүл мэндийн боловсрол дээшлүүлэхэд чиглэж одоо ажиллаж байгаа. Тэг өнөөдрийг хүртэл ингээд сурсан мэдсэн болон хүмүүсээс ажигласан зүйлсээсээ бүгдээрээ хамгийн ихний асуултын хариулт буюу яагаад бидний тав тухтай гэж бодсон амьдралын хэв маяг бидний ядраагаад байгаа вэ гэдэг талаар хариултыг хамтдаа олцгоё. За эхнийх нь бол мэдээж бүгд энергийн бодисын солилцооны тухай жижиг ойлголттой болох хэрэгтэй. Хүнийг бол ер нь тэр зэгтэн маш том биохимийн үйлдвэр гэж ойлгодог. Дээрээс нь маш том цахилгаан станц юм байна. Тэг яг одоо та миний илтгэлийг сонсоод сууж байхад танд нэг дор 7 ширхэг гэрлийн чийдинг асааж чадхуц хэмжээний энерги үйлдвэрлэгдэж байгаа. Маш том цахилгаан станц. Тэг түүнийг хэн үйлдвэрлэдэг вэ гэсэн чинь яг одоо миний ард гарч байгаа залуугийн цээжин дээр байгаа жижигхэн шар зүйл. За үүнийг эсийн доторх цахилгаан станц буюу митохондри гэж нэрлэдэг. Бүгдээрээ өглөөний цайхаа уусан бах гэж бодож байна. Өглөөний цайнаас бид нар макро шимтгийжэл авлаа. Уураг, нүрс ус, өг тос энэ гурван зүйлийн эцсийн жижиг задралыг нь бид нар ашиглана. Яг одоо таны хамраараа авж байгаа хүчил төрөгчийн тусламжтай эдгээр нийлээд эсийн дотор орохоор энэ митохондри гэдэг зүйл энерги буюу ATP ялгаруулж идэг байна. За гэтэл өнөөдрийн бидний хүнсний хэрэглээний хязгааргүй сонголтууд өөрт маань хязгааргүй их энерги авах боломжийг хангаад өгч байна. Маш сайн хэрэг. За гэтэл нөгөө талдаа миний түрүүнээ дурдсан хит тухтай тансаг амьдралын хэв маяг буюу тухтай зөөлөн сандал ээш тийшээ явах хэрэггүй болчихсон, шатаарч гарах хэрэггүй болсон лифт бөгөөд тухтай машинууд нөгөө талаасаа бидний энергийн хэрэгцээг буюу хөдөлгөөн хийх боломжийг хязгаарлаж өгч байгаа юм байна. За ингээд бидний авж байгаа энергийн тоо болон зарцуулж байгаа энергийн тоо хоёрын хоорондын зөрүү хэтэрхий их болоод эхэлжээ. Уг нь бол би ингээд танд энийг ярьж байхдаа өглөө идсэн өндгөө шатаагаад энергиэрээ танд ингээд ярьж байгаа байхгүй юу? За гэтэл надад одоо өнөөдөр ингээд энэ илтгэлийг дуусгаад өөр хийх ажил байхгүй бол илүү гарсан энерги би яах вэ? Энерги устж үгүй болохгүй. Нэгээс нөгөө чилждэг. За эрэгтэй хүмүүс бол ихэвчлэн эмчэнэ хадгалсан. Эмэгтэй хүмүүс эмчэнэ өөх болгож буюу тригглицерид болгож хадгалах нь байна. За ингээд энэ хэв маяг ингээд удаан хугацаанд хадгалагдлаа. Яг уу эхэндээ бол яг таргалалт үүснэ хүн болгон мэднэ те таргалалт юутай холбоотой. За гэтэл үүний цаана дахиад бидний ярьдаггүй нэг зүйл байдаг нь нөгөө эсийн дотор ажиллаж байгаа
энергийн цахилгаан станц буюу митохондрийн нод байдаг. Энэ маань нэг нэгээрээ идэхгүй болж унтарч эхэлдэг. Яг гэвэл таны бие махбод таны бодож байгаагаас ч илүү ухаантай бөгөөд дасан зохицох чадвартай. Шаардлагагүй байна. Энерги ингэж их үйлдвэрлэх шаардлагагүй байна гэдгийг ойлгонгуудаа нэг нэгээр нь митохондрийн нодаа унтраах нь байна. Тэгэхээр та хангалттай өөхний нөөцтэй буюу энергийн нөөцтэй ч гэсэн яг хэрэг болоод нэг үүнийг л амжуулчихдээ гэдээ амжуулах гэсэн чинь шатаах цахилгаан станцын тоон цөөрцөн гэсэн үг. Өнөөдөр Улаанбаатарт жоохон төстэй санагдаж байна уу? Саяны өвлийг арай гэж давлаа шүү те. Тог могоо хязгаарлал олон байж. Тэгэхээр таны бие махбод яг ийм нөхцөл байдалд орчихсон байгаа учраас та үргэлж ядраад байна гэсэн үг. Хангалттай энерги үйлдвэрлэж чадахгүй байна. 1. Хоёрдугаарт бидний амьдралын хэв маяг өмнө нь бол бие хүчний ажил, газар тариаланч гэдэг юм уу те. Энэ төрлийн ажил эрхэлдэг хүмүүс давамгай байсан бол өнөөдрийн амьдралын хэв маягт бол оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүс илүү давамгай болсон байна. Тарих бол энергийн бодис солилцооны хамгийн том хувийг эзэлдэг. Та өнөөдөр юу ч бодохгүй зүгээр л unconscious сэдвэр гаргахын тулд тарих таны нийт энергийн 20% ашиглана. За гэтэл үүн дээр нэмээд та тоо боддог ч юм уу, банкнд ажилладаг бол яах вэ? Хүүхдэд хичээл заадаг бол ямар нэгэн байдлаар шийдвэр гаргах төвшөнд ажилладаг бол тархины энерги зарцуулах хэрэгцээ бүр илүү нэмэгдэнэ. За ингээд та арай гэж нөгөө ажиллаж исэн цахилгаан станцад чинь таны тархины буюу оюуны ачаал нэмэгдээд ирж байгааз. Тэгэхээр та оюуны хөдөлмөр эрхэлдэг, дээрэс нь булчингаа хангалттай ажилладаггүй буюу энергийн хэрэгцээг өгдөггүй бол эн чинь таны өнөөдрийн архаг ядаргааны хариулт байна гэсэн үг. Тэгэхээр энэ хавартай болон уйлралтай ямар ч хамаагүй байдаг байна. За ингээд бүгдээрээ хамгийн ихнийхээ шалтгааныг мэдээд авчлаа. За тэгвэл одоо яах юм? Энэ митохондрийн нодыг яаж сэргийлэх юм? Улаанбаатарын хувьд шинэ цахилгаан станц барих нэлээд төвөгтэй ёригтой ажил болж магадгүй, нэлээд их мөнгө төрөгч орох бах. За харин аз болж таны хувьд идэвхгүй байгаа митохондроо сэргийхэд тэм ч их зүйл хэрэг болохгүй. Таны бие асар их хүчтэй дасан зохицох чадвартай гэж би өмнө хэлсэн. Тэгэхээр та ердөө түүнийгээ сэргийхийн тулд хөдөлгөөн хийх хэрэгтэй. За ингэж хэлэхээр өнөөдөр хүртэл миний зөвлөгөө авч ирсэн хүмүүс дандаа ингэж хэлдэг. Би хамчихгүй шүү дээ. Би завгүй. Би зүгээр гэртээ сууж идэг гэсэн бол хамаа алга би гараа дасгал хиймээр байна. Гэтэл над хийх ажил зөндөө байна гэдэг те. За гэтэл танд дасгал хийх цаг байхгүй гэж магадгүй. За гэтэл биднэрт ингэж сууж ах цаг байдаг. Улаанбаатар хотын нэг иргэн өдөрт дунджаар 2.5 цагийг төгсрэл зарцуулдаг. Үүнийг нь тооцоод үзэх юм бол жилдээ бүхэл бүтэн 35 өдрийг төгсрэл зарцуулж зогсож байгаа гэсэн үг. Гэтэл бидэнд байглаас өгөгдсөн маш том чадамж байдаг шүү дээ. Бид нар бараг мартцсан. Тэр бол нэгээс нөгөөд хоёр хөлөөрөө явж очих буюу алхах чадвар. Алхаснаар яадаг вэ гэхээр хүний биеийн хамгийн том булчин болох хөлний булчин ажилдаг. Нөгөөтэйгүр хоёр дахь зүрх гэж та ойлгож болно. Хөлний булчин ажилласнаар судсуудыг хооронд нь шахаад таны цусны эргэлтийг нэмэгдүүлнэ, амьсгал зургасны ачаал даах чадвар нэмэгдэнэ, үеийн шингэний солилцоо нэмэгдэнэ, дархлаа дэмждэг. За ингээд хөлний хамгийн том булчин ажиллаад эхлэхээр цаанаасаа таны энерги эрчим хүчний хөөсөр митохондрийн нодын ч гэсэн үйл ажиллагаа сэргээд эхэлдэг байна. Алхах дуугүй бол яах вэ гэж вэ? Танд дугуй унах гэдэг бүр гоё сонголт байгаа гэдгийг би дуудлах таатай байна. За тэгээ өдөртөө ядаж ганц удаа 7 хоногт ядаж ганц удаа та машинаа тавиад алхах юм уу дугуй унах сонголт хийснээр хотын төвчрэл нэгдүгээр 50 нэмэр оруулаад зогсохгүй. Өөрийн эрүүл мэндэд ач холбогдолтой байгаа зогсохгүй. Байгаль дэлхийд ч гэсэн ач холбогдолтой байдгаа гэдгийг би энэгээр харуулахыг бодсон. Ердөө ганцхан өдөр нэг машин явахгүй байснаар байгаль орчинд цацагдж байгаа 5.5 кг карбон диоксидыг бууруулах боломжтой. Дээрэс нь агаар цацагдж байгаа азотын эсэл PM2.5 гэх мэт бусад нэгдлүүдийг ч гэсэн бид нар дурдах хэрэгтэй. За тэгээд дээрэс нь хотын асар том дуу чимээний бохирдол, халалт, озоны давхарга гэд бид нар маш олон талаас нүунийг харж болно. Тэгэхээр зөвхөн танд хэрэгтэйгээс гадна байгаль дэлхийд ч гэсэн ийм ач холбогдолтой байдаг байна. За гисэн ч гэсэн ядраад байвал яах вэ? Би алхдаг шүү дээ. 7 хоногт машин гарахгүй өдөр алхаж илэн. Хаяа дугуй унжил байна, хүрээлэн ороод те. Гэтэл би стил ядраад байна шүү дээ. Тэгвэл таны дараагийн шалтгаан юу байж болох вэ гэхээр нойр байж болно. Та хэрхэн амарч байгаа вэ? Бид нар ингээд орой ингээд ажилласаа таарч ирээл амарч ийн гэж хүмүүсийг харахаар яадаг вэ гэхээр буудан дээрээ суугаад кино үздэг ч юм уу те. Дуртай телевизийн нэвтрүүлгээ үзээл. Эсвэл нэг хоёр цуврал Netflix үзчихэд унтъя. Орондоо орсныхаа дараа reel гүйл гэж үзээл те. Үүнийг бид нар амарч ийн гэж боддог. Гэтэл таны амарх хамгийн чухал бөгөөд цорын ганц арга зам бол ердөө л унтах байдаг. Хүн унтахаас өөр ямар ч замаар амардаггүй. Яагаад гэвэл миний түрүүний ихэнд хэлсэн энергийн бодисын солилцоо тэр явагдаж хахад тархинд аденозин гэдэг бодисын хуримтлал үүсчихэд.
Энэ аденозиныг бид нар зөвхөн унтчих үедээ флаш аут хийж ингэж цэвэрлж гаргаад аденозины хэмжээ сая буурж иж нэгэн би одоо амарсан мэдрэмж авах хэрэгтэй байдаг. Тэгэхээр насанд хүрсэн хүний нойрны нэг цикл явагдаж дуусахад 90-110 минут хэрэгтэй. Тэр 90-110 минутын нэг цикл дотор REM болон non-REM гэсэн хоёр цикл явагдаад бүрэн дуусдаг. За тэгээд та бүрэн тэр нөгөө аденозиноос салахын тулд дор хаяж 4-6 цикл бүтэн явдаг. Ингээд танд 6-8 цаг хэрэгтэй байдаг. Ийм учраас эмчнэр танд таны 6-8 цаг унтаадахаач гэдэг зөвлөмжийг өгöd байгаа. Үүний ардах back science нь энэ гэсэн үг. За ингээд 6-8 цаг унтаад өглөө ажилдаа хоцрохгүй очихын тулд та яах вэ? Дор хаяж 10 цаг гэхэд орондоо орцсон байх хэрэгтэй зү. 10 цагт орондоо ордог гэдгийн шалтгаан бас юм. Энэ танд хэрэгтэй зөв дадал зуршил мөн биз? 10 цагт орондоо орохын тулд та магадгүй оройн хоолоо эрт идэх юм байна. За тэгээд өрөөнийхөө гэрлийг 8 цагаас хойш бүдгэрүүлж эхлэх нь байна. За ингэснээр циркадиан ритмийн дагуу таны бие цаанаасаа мелатонин буюу нойрны дааврыг ялгаруулж эхэлнэ. За ингээд та өөрийгөө унтахад 2 цагийн өмнөөс бэлтэнэ. За бүр айхтар хүмүүс бол утасныхаа blue light фильтрийг унтраачтай. За ингээд жинхэнэ утгаараа мелатонин үйлдвэрлэж эхэлнэ гэсэн үг. Ингээд сонсоход танд хэрэгтэй дадал. Гэхдээ энэний цаана дахиад байгаль орчин баярлж яадаг. Яаж гэж вэ? 8 цагаас хойш өрөөний гэрлийг бүдгэрүүлэхээр оргил ачааллын үед байгаа electricity consumption багасч идэг. Тэгэхээр та цахилгааны хэмнэлт хийж байна гэсэн үг. Дээрэс нь screen time-ыг 1.5-аас 2 цагаар бууруулах боломжтой. Шаардлагагүй утасны цэнэглэлтийг хүртэл багасгана. За тэгээ хамгийн сонирхолтой нь та оройдоо нэг 2 цуврал Netflix үзээд унтдаг байсан бол ядаж болоод 1 цуврал болгоё. 1 цагаар хасахад дэлхий дээр одоо цацагдж байгаа нийт карбон диоксидыг 25% хүртэлх бууруулах боломжтой гэж бас үздэг. Ердөө ганцхан цагийн кино үзэхгүй эрт унтсны чинь төлөө. За одоо ингээд бид нэр 2 гоё зуршилтай болчихлоо шүү дээ. 7 хоногтой жоох ажиллахчи, булчингаа ажиллуулчих. За дээрэс нь эрт орондоо орё. Давхар байгаль дэлхий баярлах юм байна. Одоо өглөө босно 4-6 цаг сайхан циклтэй тунтаж амарсны дараа өглөө бослоо. Амар хэцүү шүү дээ. Ялангуяа ажлын өглөө босох хэцүү үү? Тэгээ амралтын өдөр гоцоогоо босоод ирдэг. За ажлын өдөр өглөө босоход хэцүү, сэрүүлгийн унтраана, 2-3 удаа унтраана. За найз нөхөд юм бичиж өгнө, нотификейшнээр шалгана. Нойрол сэргийх гэдэг байгаа байхгүй юу? Уг нь бол. За гэтэл дэлгэснээс ялгарч байгаа тэр цэнхэр гэрлийн нөлөөгөөр та мелатонин даавар чинь буурахгүй. Дээрэс нь өглөө уг нь бол мелатонин буураад кортизол буюу стрессийн даавар өндөр болоод та ингээд сэрэх ёстой. За гэтэл кортизол дааврыг чинь хит өндөр болгоход зогсохгүй хурдан буурахаас нь сэргийлээд юм констант кортизолыг өндөр хэмээх хэвээр нь үлдэнэ. За ингэх юм бол таны өдрийн турш анхаарал төвлөрөх чадамж буурах, өдрийн ачаал 20-30% шууд буурна гэж үздэг. За үүний оронд та өглөө сэрэнгүүтээ одоо гадаа 100 болж байна. Нар мандцсан байгаа. Хөшгөө нэгэд байгалийн гэрэл оруулах хэрэгтэй. Дор хаяж 30 минут нотификейшнээ шалгахгүй гүрийг хичээл гэж би хэлэх гээд байна. Ингэх юм бол мелатонин буурах нь байна. За дараа нь яадгүй бид нар ажилдаа бэлдэн бүлээн шүршүрт ордог тий. Нэг хүн өдөрт 10 минут халуун шүршүрт ороход 80-аас 120 литр ус зарцуулагддаг. За үүний оронд танд ямар эрүүл habit гэж болох вэ гэхээр зүгээр л хүйтэн бүлээн усанд орох. Заавал хүйтэн байх албагүй шүү. Хүйтэн бүлээн усанд орох. Ингэснээр нэгдүгээрт цаг хугацааг бууруулдаг бахна. 10 минут ордог байсан бол хүн 3-5 минут болдог. Ингэснээр 20-50 литр хүртэлх ус зарцуулдаг. Дээрэс нь өрхийн дулааны болон тогны хэрэглээг 40 хүртэлх хувиар бууруулах боломжтой байж эхэлдэг. Одоо таны бие махбодод ямар нөлөө үзүүлэх юм гэж вэ? Хүйтэн бүлээн ус 37 градусаас доош температурыг таны бие мэдрэхэд захын судаснууд чинь эрчимтэй агшиж эхэлнэ. За ингээд амин чухал эргэтнүүд рүү буюу дотор эргэтэн рүү таны цусан хангамжийг төвлөрүүлнэ. За ингээд буцаад хүйтний нөлөөлөл гарах үед захын судас эргээд маш эрчимтэй тэлнэ. Үүнтэй холбоотойгоор таны цусны эргэлт сайжирна. Ерөнхий биеийн дархлаа дэмжигддэг гэж үздэг. Үүнийг бол cold therapy, cryotherapy гэж нэрлэдэг. Тусгай юм аппаратууд хүртэл байгаа. Тэгээ үүнд мөнгө төлж орж байхаа орон танд гэрт чинь бас боломж байна. Cryotherapy-г ашиглахын басны давуу тал допамин гэж байдаг те. Бидний урамшил бөгөөд сэтгэл ханамжийн даавар биш шүү. Энэ нейротрансмиттер. Энэ 300% хүртэл нэмэгдэнэ. Адреналин 500% хүртэл нэмэгдэнэ. Жинкнээсээ өглөө жинхэн урж тасти алаад үгүй гэсэн сэтгэл зүйтэй гармаар байвал байгаль дэлхийгээ хайрлангаа танд нэг ийм сонголт байна гэж би хэлэх гээд байна. Дараагийн нэг зүйл нь хооллолт. Би яагаад түрүү энергийн бодисын солилцоон дээр макро шимт хичээл ярьсан бэ гэж. Макро шимт хичээлээс гадна тэр энерги тогтвортой сайн нийлэгдэхийн тулд давхар микро шимт хичээл хэрэгтэй. Тэр нь витамин болон эрдэс гэдэг хоёр зүйл. Ялангуяа энергийн бодисын солилцоонд B комплекс болон магний маш чухал үүрэгтэй оролцдог. Тэгээ бид нар тэр түүхийн идэг хоолноос авах хэрэгтэй болноос
Өнөөдөр хүмүүсийн ихэнх хоолны сонголтууд түргэн хоол болон захиалгын хоолнууд болцсон байна. Ялангуяа захиалгын болон түргэн хоолнууд маш их процессингд ордог. Тэр бүх процессын дүнд хүнсний ногоон болон түүхийн үед дагуулж байгаа шимт хижээлүүд алдагдж эхэлнэ. Ингээд та хоосон илчлэхээр ходоодоо дүүргэж байна гэсэн үг. Тэр хангалттай хэмжээний илчлэг энергийг авч чадаагүй учраас та эргээд маш хурдан дахиад үлснэ. Дээрэс нь хүргэлтийн хоол ямар учиртай вэ гэхээр таны эрүүл мэндээс гадна нэг удаагийн сав баглаа бодол хог хаягдлыг маш ихээр нэмэгдүүлдэг. Түүнийг хүргэж байгаа машин, дээрэс нь хийж байгаа энерги үйлдвэрлэл гэдэг олон зүйлийг та зөвхөн өөрөө гэртээ шимт хижээлтэй хоол хийж эзэснээрээ бас бий болгох боломжтой юм байна. За ингээ өнөөдрийн миний яриа таны амьдралд яг индивидуалд чинь хэрхэн нөлөөлөхөөс гадна зөвхөн та өөрийнхөө төлөө хийж байгаа юм шиг энэ жижиг алхмууд байгаль дэлхийг хэрхэн яаж баярлуулж болох вэ гэдэг талаар та бүхэнд ойлголт өгөхийг хичээлээ. Бүгдд маш их баярлалаа.